Welcome to our fashion school. Нэг интро биччихсэн. Наа чи дээр нэм ногоон зураас ингэж гүйж гинөө. Okay, за тэгэхээр today's vlog бид нар 24 цаг сургууль дотроо өнжин 24 цаг сургуулаасаа гарахгүй. Тэгээд яаж хамгаалагчаас нуугдаж хаана үлдэхээсээ мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач нуугдах болно сургууль дотроо. Тэгээд let's get inside. Welcome to our fashion school. За сургуулийн багт зэрэг танилцуулга явуулцгаая. За энэ бол ширээ байна гэдэг байна. Зөвхөн фэшны мэргэжил биш амар олон юм байгаа. Энд ч жишээлбэл архитектурын хийсэн юмнууд байна. Энд ч бас архитектурын хийж байгаа макет байна. Энэ болохоор ингээд фэшн дизайны хийсэн юмнууд байна. Би энэ сургууль дотор нэг юм байт юм мэдгүйсэн тэр нь юу вэ гэсэн чинь доотлын basement дотор ингээд амар гоё archival хувцснуудыг ингээд хадгалсан юм билээ бид нэр дээр ингээд туршилт хийхийн тулд их даалгавар очиж явж даалгавар хийцгээ тэгээд үед бол сургуулаа танилцуулцгаая we have 24 hours in this building. Чи миний манекен цамц жилетэг костюмны пижак. Одоо би юу хийх ёстойгоо сайн мэдэхгүй нэгтэй ямар ч тач нэг юм одоо хийн. Явж локроосоо юмнуудаа авцгаа амар их fashion student, fashion сурагч болвол ерөнхийдөө бол энэ дэлхийн бүх зүйлийг чирж явна. Одоо сургууль дээрээ 24 цаг. Юм аахаар гэтээ цаг амар хурд явчихдаг юм тийм болохоор гайгүй. Чи манай fashion номын сан байна. Одоо би final хийж байгаа. Final дээр би амар том палаж хийж байгаа. Өөрсдөө дизайн хийж байгаа. Тийм үү? Тэрнийхээ эсвэрийг дэвчдэг гаргасан. Чи палажны цаас эсвэр ямар харагддаг. За энэ бол ерөнхийдөө бол ханцуу. Энэ даа. Би нэр өчигдөр заяа чивчрээ туусансаад ингээд хичээлээсэн байхгүй. Тэгэхэд би ингээд ширээнд өөрийгөө зогсон чинь ингээд чивчний утсан ингээд тэглээд миний дуус алдсан заяа. Гэтэ миний энэ хоёр залгааг байгаа шүү дээ. Тэгээд утасны доо. Миний кермандтай гэдэг утаснаас амар жанх яваад тэгсэн чинь би миний чивчэнд л дуурайд байна гэж бодъё. Би хүүхд цонороо дахиад гарсан чинь утсан дээр ингээд амар жанх яваад тэгээд 30 секунд юм жанх явцсан цаа тэгээд би oh my god. Гэтэ жил амар Монгол дуу биш байсан. Монгол дуу байсан бол амар санаа. Нэг охины чивчээс харсан чинь танихгүй л амар дуулаад идэгсэн. Тэгээд азараас айгуу дэжгүй дуурайжсэн болохоос арай гайгүй байсан тийхгүй шүү. Үндэсний аяа маяг шиг хэлсэн болоод яана. Ямар гажиг бодож шүү. Одоо цаг 2 цаг 4 минут болж байна. Ирээд 2 цаг болсон байна. 22 цаг left. Би ягаад ч амар ирч хүчтэй байгаад байна. Миний өмнөх бичлэгийг үзэх юм бол би тэр бомбнууд яаж хөглөөгээ эхлүүлдэг тэмдэглэл хийсэн. Тэгээд тэр рутиныг би баг зэрэг жоохон зөөлрүүлээд би өглөө бол хэрэгжүүлж байгаа. Тэгээд би амар ирч хүчтэй. Okay, back to grinding. Бидний face study хийсэн юм байна. Монгол улсад зориулж хийсэн. Тэсээ би энэ хаваа жоохон танилцуулъя. Энэ бол ингээд манай юм ойдаг студент. Энд чинь ингээд эсгүүрнүүд байна. Энэ нэг эмэгтэй хүний биеийн бодисан. Тэгээ бид нар байна. Тэгээд нэг юм хөл энэ энэ миний хамгийн дуртай ойлоо юм шиг амар гой зүйлх ойлтой. Бас дуусах хамгийн хогийн мэдрэмж шүү. Ажиг 326 болж байна. Одоо бид хоёр аим үлсэж байна. Энд дээр идэх юм байна уу гэдэг. Оюутан лайф жоохон үлсгэд идэх шүү. Одоо шкаф тур үзүүл юм. Fashion design сургуулийн шкаф дотор юу байх вэ? Одоо ерөөсөө organize Victoria's Secret дээр гардаг. Victoria's Secret гэдэг Victoria's илүү зүгээр. Тэр кинон дээр гардаг шиг. Ready? Whatever. Гоё мэтэлсэлээр амар boring, амар messy шүү. Ихнийх нь ингээд дээр нь ингээд миний хамгийн ихний даалгавраа энэ жил хийсэн. Захтай цамц шиг товчтой цамц бодон даун оёх байсан. Тэгээд миний дүн бол хасах явсан байна. Ягаад гэвэл би дэлжгэнж байгаа давьчид энэ ингрийн ураа хийцэн. Харуулчих юу? Яа дандаа тэгдэг ахгүй юу? Хоёрдох нь материал байна. Ийм давуугаар бид нар ингээд самплдж байгаа юмуд ойд. Яг бол ийм юмараа энэ чинь хямдхан давуу энэгээр эхэлж оёод гэх юм бол яг үнэтэй авсан чихэн материалаараа алдахгүй нэ гэсэн үн дээр ингээд
туршилт хийдэг. За энэ бол бидний шорт байсан байна. Энэ дээр яагаад ч юм би нэмэх би авсан. Гэтэ би яагаад авснаа би ойлгож байгаа. Би энэ уртлын ерөөсөө ойлгохгүйсэн юм а. Тэгээд би өвөө нь ойлгож хийж болох байсан. Гэтэ би тэгээд за гэд идчихт амар ядраад тэгээд бас аваачаад дэлхэнж ягаад мөксийн дахиад би зүсээ хийсэн. Би ерөөсөө юм уйхаж ингээд амар ингээд тайван ингээд амар нямбаа явах хэрэгтэй. Би ерөөсөө юм нямбаа биш. Би жоохон миний суртал би жоохон салбансан гэж би өөргөө дүгнэдэг. Тэгээд энийг ингэсэн тэгээд энэ дээр би жоохон би яцсан байна. Энэ юм trace гэдэг paper энэ миний аврах том дэвтэр. Тэгэд миний үеийн хаач амар эртээ. Би нэг Монголд авчирсан. Яг л энэ чи би нэг хаачиг би 100,000 авах байсан. Тэгээд би нэг би наран тулаас 10,000 авсан. Энэ юмсэн хоккей тоглодог биш юм гэдэг. Гэтэ эн чи ингэдэг юм hip curve байхгүй юу? Perfect харж байгаа сте. Хүний ингэдэг hip curve өмд хийхэд ашигладаг шиг юм байна. Идэхэм зохицуулах гол яг өсөж өглөө. Дараагийн анги руу орохдоо уулзцгаая. Bye bye. Okay, good morning guys. Тэгэхээр одоо бид нар манай сургуулийн миний ангийн хамгийн дуртай хичээл авдаг анги дотор орж ирсэн байна. Энийг харуулцгаая. Энэ бол яг кино театр шиг бүтэцтэй. Тэгээд энэ ч багш минь зогсож энэ дээр үг хэлж байгаа юм шиг ингэж хийдэг. Ерөнхийдөө бол энэ юу би энэ анх удаа зогсож үзлээ яваа да. Хэлцээ ингээд энэ бол миний хамгийн дуртай анги байна ингээд. Тэгээд энэ ангийн хамгийн хэцүү нь багш энэ хичээлээ зааж ихтэйгээ гэлээ унтраашдаг. Тэнгүүт миний ингээд хамгийн тухтай байдал ирдэг. Тэгээд зүшүүд ингээд дахиад жоохос ирсдэг. За тэр жоохон болохгүй шүү. Ээж үз чивэл хичээлээр унтдаггүй. За тэгээд бүгд тэр одоо яв сандал ширээн дээр сууж үтцгээ. Эхний игнэнд ямар хүүхэд цуудаг гэхээр те ингээд багшид таалагдахыг хүсдэг гэсэн хүүхэд цуудаг. Ягаад гэвэл бүх юм нь ил тод харагдаг. Хоёрдугаар салаанд бол чихэн хичээдэг хүүхэд цуудаг ингээд шууд журнал гаргаж ирэх шууд ингээд полмастер ингээд хамгийн юм ингээд дэвтрийн тэмдэглээд энд болохоор хичээлдээ анхаардаг мөртлөө заримдаа те жоохон ингээд өөр юм компьютер дээр яадаг. За энэ ч бол хамгийн кул хүүхэд суудаг байгаа гэдэг байхгүй. Энэ игнэнд би суудаг ягаад гэвэл тимч хойно биш, тимч доор биш, яг тэнгиш голынх нь бас жоохон талдаа тий. Тэгээд яг энэ сандлан дээр суудаг. Ширээ ингэж гарч ирдэг. Тэгээд жоохон гөхөл багтдаггүй болохоор жоохон хэцүү. Ер нь бол ингэж суудаг. Энэ анги бол 360 градус ханаараа дүүрэн спикертэй анги байгаа. Тиймээс багшийнхаа яриаг бүх талаасаа мэдэрч бол яг л багш чинь дотор орсон гэд багш чинь яриа сонсогдсон хэрэг багш ингэж ийм юмар ярьж явах юм бол. За юу итгэж шийдэцгээе goodbye. Яа. Хоол ер нь бол 24 минутын дараа ирэх төлөвлөлттэй байна. Хаараа гарахгүй. We should meet. Like we should. I'm going to суух чинь. Looks so good. Эний соус нь ингээд юм тустай пакеттэй юм байна. Тэгэхээр сооги болохгүй амар гоё. Wow. Wow, so good. Яй, сая хоол идсэн ч юм хоол шингэдэггүй. Буцаад энэ ангид орж ирээ суугаа тэгээд даалгавруудаа хийж дуусч чинь. Guys, одоо 11:00 болж байна. Одоо жоохон бичлэгээ дийдэлж байгаа. Уулзцгаая. Хүй. 11:38 бараг л 12 болж байна. Гадаа нэг хүн яхаж ч юм амар хашгираад байна. What the fuck? Манай барилга сүнстэй. God. Энэ барилга дотор хамгийн амар одоо л хүүхдүүд байгаад ахын бид хоёроос өөр. Одоо цаг 1:17 болж саяны дотор суугаад бүр яг унтлаа. Oh my god. Миний хамгийн хайртай. Please welcome. Энэ бид нар тойрч байгаа гэдэг энэ яг жихэн мэдээл хүүхдэд ховц үсч байгаа тэгээд бид нар тойрч байгаа. Яа шүний нэг цаг юу л хийгээд байна. Нэг чигээ зурх юм байна шүү дээ. Дараа нь ингээд харах юм бол ийм өнцгөөс харж байгаа буруу заяа. Энэ ширээ гэсэн нэг цаг яг эднийг харан хэлээд нөгөө бусдын хоол энэ чигээ very good. Technically. Тиймээс одоо энэ дахиад цаг нөхцөлцөө.
Би энэ ангийнхаа хичээлийг өөрөө 2 дахь өдөр cancel хийсэн байлээ. Би хичээл орохгүй гэж одоо талархлын баяр минь эхэлчлээ гэж бодоод би хичээлд очихгүй Мачаа жаагаа явж исэн чи манай багш 3 дахь өдрийн өглөө нь юу ми хайдсан бэ? Хичээл орсон шүү 2 дахь багштай зураг явуулаарэ гэдэг. Жохоо өөрөө хичээлийг cancel хийсэн байл шүү. Мэр байд. За зураг зурцгаая. Одоо цаг 3:36 болж байна шүү нэ. Би 9-өөс хичээлтэй би одоо 6 цагийн дараа хичээлтэй мэдээч онлайнаар хичээл тийм болохоор зүгээр. Тэгэд би унтах гэдэг болохоор what's in my bag хийхээр шийдлээ. Энэ миний зүгээр ингээд хичээл рүүгээ гарахтаа ингээд зүгээр үрээд аваад гардаг. Зөвхөн би ихэвчлэн өөрөөртөө зүг үрдэг гэхдээ энийг өнөөдөр үрсэн байна. Одоо миний авч явж байгаа цүнхүүд юу байгааг харцгаая. First thing пенал угаасаа маш хэрэгтэй миний бүх харандаа үзэг бал бүх юм байгаа. Тэгээд хоёрт iPad байна. Би iPad-а бараг авч гардаггүй. Гэхдээ өнөөдөр би бичлэгээ дийлээд бас дээрээс нь visual communication-ы даалгавар хийх байсан болохоор iPad авч гарсан which is so heavy. Тэгээд гуравт миний sketchbook байна. Зүгээр хичээлээ яадаг sketchbook. Зүгээр ингийн биш. Дөрөвт миний material exploration гэдэг хичээл ордог байхгүй ингээд материалыг хувиргадаг гэх юм уу? Ерөнхийдөө материал судалдаг. Тэгэнгүүт би юм smoking гэдэг техник энэ дээр хийж байгаа ингээд жоохон хүний spine шиг харагдаж байгаа зөвхөн хойдлын нурууны яс шиг энүүгээр би одоо палашны хаарыг хийж байгаа. Тэгээд тэрний минь сампл энэ дотор явж байна. Би нэгэ дуусгаг байгаа. Тэгээд тавт дараагийнх нь малгай байна. Shout out to my ex гэдэг гоё. Дараагийнх нь утас байна. Энийг ер нь цүхэндээ байлгаж яхад амар амар. Яагаад гэвэл заримдаа утаснууд алга болчтой. Хүүхдүүд амар утастуудаг. Тийм болохоор утасгүй болчулдаг хийх аюулыг хашууд гэсэн болохоор утас байна. So random. Дараагийнх нь оёлын машины ивент засагч болон уулны утас гэж яддаг лөө. Уулны хив мэрч юм. Монголоор нэг тийм хүн орчуулахаар нэг тийм хүмүүстэй юм буутай. Сургуулиас санаас нэгдэг. Тэгээд миний камерны кейс байна. Гарын тус байна, жижигхэн гарын тус байна. Энд чи савн тэгээд уснаа гар айн гутг өршөлтөөр гарын тус төрөхгүй бол цэнэглэгч байна. Чихвч байна. Тэгээд энэ миний камернасаа SD картаа игээд тэгээд iPad руу игээд бичлэгээ татаж авдаг SD card reader байна. Тэгээд үзүүлэгч байна. Энэ үзүүлэгчийг баг ашигладаг юм. Гэтэ үзүүлэгчгүй ийм үзүүргүй харандаагаар юм бичих үнэхээр уурчлахаар би үзүүлэгч бас энэ тэнд авч явдаг. Энэ цүхэн бас байна. Энэ цүхний ер нь үзүүлэгч. Дараагийнх нь юм амар random энийг харуулвал би яг ийм аутизмтэй хүүхдийг харагдахаар энэ no hate to autismтэй хүүхдүүд. Гэхдээ ийм puppet байна. Ингээд оролцдог. Би заримдаа ингээд амар хэцүү ингээд хумсаа ингээд байдаг хгүй юу. Тэгээд юм хум сонсож байхдаа ч юм уу үзэж байхдаа багш нар ингээд бичлэг тавьж байгаа би ингээд амар хумсаа оролдох амар муу зуршилтай учраас би зүгээр энийг ингээд оролдоо байж ивэл би хумсныхаа энэ махнуудыг тэгж гэмтээж ugly ах болгохгүй. Тэгээд дараагийнх нь миний Cameron-ы power bank байна. What's in my bag юм байла. Thank you guys for watching. Явцгаая.